За өнөөдрөөс дэлхийд даяараа тэр тусмаа одоо Монгол улсын хувьд маш хүнд нөхцөл байдалд төсвийн тодтголыг оруулж ирж байна. Тэгэхээр яамдууд маань ялангуяа сангийн яам бол одоо бас энэ төсвийн тодтголыг хийхдээ бас одоо орхигдуулахгүйгээр аль бодлого чадхаараад одоо бас энэ тодтголыг оруулж иржээ гэж ингэж харж байна. Бид одоо удахгүй 2 сарын дараа дахиад шинэ одоо оны төсөв гэл ингээл ярина. Тэгэхээр энэ тодтголтой холбоотойгоор бас зарим нэг одоо орхигдсон зүйл дээр би бас асуулт нэг санал байгаа. Тэгэхээр энэ Говьсүмбэр аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга гээд 2018 онд эхэлсэн юм байна. 21 онд одоо дуусахаар 20 онд дуусахаар ингээд төлөвлөгдсөн байдгийг 21 онд. Энэ удаагийн тодтголоор бол нэг 500 сая төгрөгийн л одоо нэг юм төсөв суусан байна. Тэгэхээр одоо бид нар одоо энэ хуучин шинээр баригдсан ингээд энэ барилгууд чинь жил ахих тусан баригдахгүй дуусахгүй болохоор улмал их зардал нь өсвөл ингээл яваад байна. Энэ барилгын нөхцөл байдал өнөөдөр бас их хүнд байгаа. Тэгэхээр Говьсүмбэр аймгийн хувьд бол одоо бас жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг ийм хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа улсууд маш их байдаг. Тэднийг одоо нэгтгэсэн юм уу, тэднийг одоо ажлын байраар хангахад бол энэ байрын барилга байгууламжийн одоо ач холбогдол нь өндөр байгаа юм л да. Тийм учраас бид 18 онд тусгас орхигдсон байгаа юм. Тэгэхээр энийг нэмж тусгах одоо тийм болцоо нөхцлүүд нь одоо хүндэл байгаа ойлгож байна. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн яамны харьяалал юм байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн газар гэдэг нь байгуулагдчих хөдөө аж ахуйн яам дээр байгуулагдчих байна. Тэгэхээр энэ барилга байгууламжууд энэ орхигдсон төсөв юмтайгаа холбоотойгоор та бүхэн маань ямар судалгаа, шинжилгээнүүд хийгээд байгаа вэ гэдэг тал дээр хөдөө аж ахуйн яам нэг хариултыг өгөөч гэж дараа нь байгаль орчны яамд асуулт асууя. Асуултаа цуг асуучгаа. Гүцэгшүүний микрофон. За байгаль орчин аялал жуулчлалын яамны хажууд одоо бас 2 жишээ агентлаг байгуулагдаад үйл ажиллагаа нь одоо бас ингэж игдрээд явах бах. Ялангуяа би одоо усны агентлаг байгуулагдсан явдлыг бол бас их сайн зүйл боллоо гэж ингэж бодож харж байна. Өнөөдөр одоо хаасайгүй тэрц маань дэлхийн дулаартай холбоотойгоор усны асуудал бол хүнд байгаа. Ялангуяа Монголын говьд бол одоо бас олон гишүүд ярьж байгаа, говьос сонгогдсон гишүүд ярьж байгаа. Усны асуудал бол их хүндээ. Тэгэхээр бид нар өнгөрсөн одоо парламент бол одоо усны тухай хуулийг бол бутлаад ингээ гаргаад ирсэн. Бас зарим нэг одоо усны тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр бол бас нэг ажлын хэсгийг би бас ахлаад ингээд явж ирсэн тухай батлагдаагүй. Гэхдээ усаа эренбэлээ гэдэг тал дээр бол бас энэ хуулийн одоо ач холбогдол нь бас өндөр байсан юм аа. Тэгэхээр энэ одоо хуулийнхаа залтуудыг хэрэгжүүлэхийн тулд тэрсмээ одоо энэ төсвийн тодтгол дээр одоо усны чиглэлээр энэ усны хуультай холбоотойгоор нэмэлт одоо ямар нэгэн тийм зардал суусынууд байна уугүй юу? Энэ дээр одоо мигмар дараа бас төрүүчийн асуултанд одоо хариулт нь тодорхой гарсангүй тийм тэрс нэмж одоо энэ хариулах боломж байна уу гэж асууж байна. За нэг номер. За мөнхцөг гишүүний асуултанд хариулъя. Хүнсүдэ чухамгүй үйлдвэрийн яамны санхүүрэн уралдаан газрын дарга цаг өдрөх байна. За 2018 оны Монгол Улсын төсвийн тухай хууль дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга Говьсүмбэр сумгаад 2018-аас 2020 онд хэрэгжиж дуусахаар юм арга хэмжээ төсөвлөгдсөн. Төсөв төртөх нь 2.2 тэрбум. За үүнээс энэ онд 1.2 тэрбум байсныг төсвийн тодтголоор 500 сая төгрөг болгон 700 сая төгрөгийг дараа он санхүүжүүлэхээр тусгацсан. Тэгэхээр энэ арга хэмжээ бол бүрэн хасагдаагүй зүгээр санхүүжилтийн хэмжээ COVID-19-тэй холбогдуулан тэрбум 200 сая төгрөг нь 500 сая төгрөг болон төсвийн тодтгол тусгацсан байгаа. За ойлгомжтой. Байгаль орчин аялал жуулчлалын яам. Мегамар. За мөнхцөг гишүүний асуултанд хариулъя. За энэ өнгөрсөн парламент төвийн 1 сарын 17-нд усны хуулийг шинжилэн баталсан. Тэгээд усны агентлаг байгуулагдсан байгаа. Усны агентлагийн хувьд бол 38 хүний орон тоотой. За харийн 21 сав гацтайг нийлээд 245 хүнтэй ажиллахаар байгаа. За агентлагийн хувьд бол одоо яамд ажиллаж исэн газар зохион бут усны бодлого зохицуулалтын газрын 15 хүн бүдийс шилжиж ажиллаж байгаа. Үлдсэн улсууд нь бол харийн сав газар болон одоо орчны бохирдлын агентлагийг байгуулахаар төлөвлөжсөн 20 хүний төсөв оронтой тийш шилжиж ингээд төсвийн хувьд бол ингэж суусан байгаа. За усны тухай хуулиар одоо бас говийн бүсийн газрын дорх усыг одоо ашиглалтыг эренблэх асуудал яригдсан.
За ялангуяа түрүү Наранбаатар гишүүн бас хэлж байна. Говийн бүсд бол одоо үнэхээр усны асуудал маш чухал байдаг. Тэнд гэтэл маш олон үйлдвэр уурхай байдаг учраас усны асуудал их проблемтэй. Тэгэхээр энэ одоо үйлдвэр уурхад говийн бүсийн газрын дорх усыг ашиглуулахгүй байх тухай асуудлуудыг хүнддэг. За улсын усны менежментийн төлөвлөгөөнд бол энэ усны эренблэх асуудал суусан. Нэгдүгээрт хүн амын ус ангамжаа хангана, чанарын шаардлагаас баталгаатай усаар. Хоёрдугаарт хөдөө аж ахуй, мал аж ахуйн усаар хангана. Гуравдугаарт одоо энэ экологийн үйлдвэр аж ахуй, эрчим хүч үйлдвэр аж ахуйн газруудаа усаар хангана. Дөрөвдүгээрт одоо экологийн тэнцлэг хангах усыг бол одоо байгальд нь үлдээнэ гэсэн ийм зарчмаар дараалал бол явж байгаа. Магадгүй цаашдаа нь одоо усны хуулийг одоо сайжруулах асуудал дээр бас та бүхэндээ хамтран ажиллах боломжтой гэж харж байна. За баярлалаа. Минутын нэмж олгоё. Нэг нэмэр. За манай яам дээр байгаа 16 бүлэг цалин төсөвтөөгөө шилжиж байгаа. Тэгээ яамны бүтцийн орохоор тэндээс бол тодорхой хэмжээгээр хэдэн үнэ одоо яг яаж шилжих нь бол харагдана. Хоёрдугаарт тэр орчны бохирдлын агентлагийн бацтай 20 үнийн төсөв бол усны агентлаг шилжсэн байгаа. Тэгээд энэ бол улсын төсөв суусан гэсэн. За баярлалаа. Бэсэн гишүүн асуулт асууя.